За энэ удаад хүнийг одоо хамгийн ууртай мөн хөгшин юм шиг харагдуулдаг хэсгийг одоо тасгалжуул гаргасан авах гэж байна. Тэр нь аль хэсвэ гэхээр одоо хамрын дагуу үрчлээ нуглаа үүсдэг хэсэг байгаа. Тэр хэсэгт яагаад их одоо хит нуглаа гүн үрчлээ үүсдэг вэ гэхээр тэр хэсгийн булчин бол одоо ясанд бэхлэгддэг. Тэгээд нас ахийн хэрээр хөгшөрхийн хэрээр булчин сулраад мөн одоо арсны гүн давхаргын уян хатан чанар алдагдсантай үүдэлтэйгээр одоо булчин сулрахаас гадна тэр арсны уян хатан чанар алдагдсныг дагаад энэ хэсэг нь бол илүү их нуглаа үрчлээ үүсэж байгаа. За үүнийг дасгалжуулж чангалахын тулд бид дээд уруулыг болон одоо хамрын самсааг өргөж булчин чангалах дасгал хийнэ. Одоо урд нь одоо би нүүрний гол хэсгийн булчин чангалах дасгал гэх мэт одоо хичээл бичлэгээр бол одоо энэ бас хамрын нуглааг баасгатай холбоотой дасгал орсон байгаа. Гэхдээ энэ удаагийн дасгал нь бол одоо илүү нарийн ажиллагаа шаардсан дасгал байгаа. За ингээд дасгалаа эхлээд энэ одоо дээд уруул тэр хамрны доод хэсгийг бол одоо суллая. За суллахын тулд уруулын дээд хэсгийг агаараар дүүргээд хөдөлгөе. Хажууд тишээ хөдөлгөж үзье. За одоо хилээрээ одоо дээд уруулын дотор хэсгийг түлхэнэ. Мөн тойрог хас тойрог хэлбэрээр хийж үзье. За хийж байгаа хүмүүс миний хурдыг гүйцэхгүйгээр эсвэл одоо үүнийхээ сайн болохгүй гэж болно. Тийм бохом бол заавал миний хурдад тааруулахгүйгээр удаан хийж үзээрэй. За дасгалаа эхлэе. Дасгалын үндсэн байрлал нь болохоор хоёр хамрны хажуугийн зах хэсгээр хажуугаар нь дунд хуруу, доор нь ядам хуруу, одоо дээд уруулын зах хэсэг хавцаа ирэхээр ингэж байрлал. За энэ байрлалд зөвхөн дээд уруулыг дээш нь өргөнө. За үүнийг хийхдээ дээд уруулын тэр хавь төвштэй гаргахгүй тул ядам муруугаараа сайн дарсан байна. За дээд уруулаа өргөж үзье. За үүнийг хийхдээ хамраа ингэж хөдлөхгүй. Зөвхөн дээд уруулаа оролцсон. Гэхдээ дээд уруулыг өргөхөд хамрны энэ хажуу хэсэгт бол самсаа хавьт бол бас мэдрэмж ирж байгаа, түлхэлт ирж байгаа. За тийм үү хуруугаа байрлуулахдаа хэд доошоо ингэж энэ хэсгээ доош нь татах биш ингэж байрлуулахгүй эсвэл ингэж байрлуулахгүй иймэрхүү байрлуулна. Тэгээд хөдөлгөөний хийхдээ ингэж нээлттэй ингэж хамар уруулыг өргөхөд хамар ингэж дагаж өргөдөх. Хамрыг дагаж ингэж өргөж мөн гар ингэж хөдлөх биш. Гар хөдөлгөөнгөө хуруу хөдөлгөөнгөө авах хэрэгтэй. За тэгээд энэ дээд уруулаа өргөхдөө одоо хийт их хүчилж бүр ингэж хийх шаардлагагүй бага зэрэг л өргөхөд болно. За дээд уруулаа сайн өргөж сурахын тулд эхлээд одоо дээд уруулаа өргөсөн байдал 5 тоолоод буюу одоо барьж үзээд буюу эхлэе. За дахиад эхлээд дээд уруул өргөлөө. Дахиад буулаа. Ийм маягаар арай удаанаар одоо дээд уруулаа өргөхийг давтарч үзээд тэгээ болж авах юм бол арай хурднаар буюу одоо 2-ын тон дээр хийж үзнэ давталтайгаар. За одоо надтай хамт 10 удаа хийж үзье. Эхлэе. 1 буулаа 2 буулаа 3 буулаа 4 буулаа
5 буулаа 6 буулаа 7 буулаа 8 буулаа 9 буулаа 10 буулаа. Одоо мөн дахиад 10 удаа арай хурднаар хийж үзье. Эхлэе. Тэгээд дуусгаад дээд рүү тавиас суллаад иймэрхүү маягийн дасгалыг одоо өдөр бүр 30 удаа хийгээд араас нь 5 секунд бариад байхад болно. Тэгээд анх хийхэд ингээд дээд уралд сайн өргөгдөхгүй хөдөлгөхгүй байх юм бол эхний ээлжинд бол арай удаанаар буюу ингэж гараа байрлуулад дээд уруулаа зөвхөн ингээд өргөөд удаан барихыг олон дахин давтаад үзээрэй. Тэгээ аяндаа ингээд уруулаа өргөж чаддаг болох юм бол арай хурднаар хийхэд болно. Хамгийн гол нь анхаарах зүйл нь болохоор энэ туслаа хийхдээ одоо хуруунуудаар хит ингээд доош нь daаш татаж хийж болохгүй. Эсвэл одоо хуруу ингээд хит тусвал ийм байдалд ингээд чөлөөтэй ингэж дээд уруулыг хөдлөх маягтайгаар хийхгүй. Үүн дээр анхаараарай. За ингээд энэ тусгалтай холбоотойгоор асуух зүйлээ комментээр бичиж үлдээгээрэй. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая.